сайн бацхан үзэгчдээ та бүхэнд амралтай өрөө мэндийг хүргэе. Бямгаргийн мэдээ танилцуулъя. Хяргас нуурт нэг хүн осолдож 90 хах ажиллагаа үргэлжилж байна. 1000 га газар төмөрт өртжээ. Дулааны суур үнийг нэмэн 7-8 дугаар саруудад бороо ихэр орох төлөвтэй байна. Эдгээр болоод бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Өчигдөр үе 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 14 цаг 20 минутанд Хяргас нуурт хүн осолдлоо гэсэн мэдээлэл ирсний дагуу аймгийн онцгой байдлын хилтэс аймгийн засаг даргын тамгын газар цагдаагийн газраас баг бүрдүүлэн гарч 90 хах ажлыг эхлүүлсэн бөгөөд 90 хайж аврах ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр байна. Өчигдөр үе 7 дугаар сарын 19-нд Хяргас нууранд нэг хүн хийлдэг гудастай нууранд байж байгаад осолдож алга болсон байна. За өчигдөр үе 7 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын цагаар 14 цаг 20 минутын үед аймгийн онцгой байдлын хилтэс мэдээлэл өгснөөр аймгаас ажлын хэсгийг бүрдүүлж 90 хайж аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоо хүртэл олдоогүй байгаа юм а. За 90 хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байна. За мөн өчигдөр буюу 7 сарын 19-ний өдөр бас нэг харамсалтай юм хэрэг гарсан. Манай Хяргас нууранд Улаанбаатар хотоос явж байсан иргэн Ц гэж гүнээс осолдлоо гэсэн ийм мэдээллийг бол манад өгсөн. За мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын хилцээс аймгийн засаг даргын тамгын газраас мөн ажлын хэсгээр өнөөдрийн байдлаар одоо яг газар дээр нь бол ажиллаж байна. За мөн Улаанбаатар хотоос мөн ажлын хэсэг ирсэн онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангиас мөн 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирээд үсэг өнөөдөр өдөр 12 цагийн үед бол наран булаг сумд боосон гэсэн мэдээлэлтэй. Тэгээд энэ дээр одоо гүний шумбалт хийлээ гэсэн мэдээллийг сая одоо манад өгсөн. Тийм 90 хайх аврах ажиллагааг одоо зохион байгуулад ажиллаж байна. Тэгээд аймгийн одоо цаашид одоо бид нар бас энэ аймгийн ус цагаар орчны шинжилгээний албанаас ирүүлсэн мэдээллээр мөн энэ 7-8 дугаар саруудад мөн дуу цахилгаантай аадар бороо, ширүүн бороо гэсэн ийм одоо бороос орох төлөвтэй гэсэн мэдээллийг өгсөн. За энэ бороо орсноос мөн томоохон нуур гол мөрний төвшин одоо нэмэгдэх ийм одоо нөхцөл байдалтай байна. Тийм учраас иргэдэд маань одоо үер энэ усны ослоос урдсан сэргийлэх хамгаалах чиглэлээр бас дараах одоо сэрэмжлүүлгийг өгөө гэж ингэж ойлгож байгаа. Ялангуяа энэ цагаарын нөхцөл байдлын тухай мэдээллийг маань иргэд маань бас судалж ээж аялал зугаалгаар явах шаардлагатай. Одоо бас амралтын үе, аялал зугаалгын ийм үе эхэлж байгаа даа нөхцөл байдлуудад энэ нөхцөл байдлыг нэгдүгээрт нь ойлгох хэрэгтэй. Дараагийн дугаард ялангуяа энэ бага насны хүүхдийг одоо гол мөрний ойролцоо тоглуулах, хараа хяналтыг орхитор маш их анхаарах хэрэгтэй байна. За гол мөрөн дээр очиж аялал зугаалах хийхдээ энэ за хийлдэг гудас ч юм уу, за дугууны одоо дотор хаймар хийлж байгаа манай иргэд бас тэгээ бага уурын жижигхэн ийм завиудыг бас их хэрэгжилж байгаа. Тийм учраас энийг аль болохоос татгал заач, энийг битгээ хэрэглээч гэж л одоо ингэж хүсмээр байна да. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос Ми-8 нисдэг тэрэгтэй ажлын хэсэг өнөөдрийн 12 цагт наран булаг сумд буусан мэдээлэл байгаа юм. За аймгийн аврах ажлын хэсгээс гадна онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангиас 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөн ажиллаж байна. За иймээс нийт иргэдэг аялал зугаалгаар явахдаа элдв хийлдэг гудас ба бас ус зүйлийг ашиглахгүй байхыг мөн одоо өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм а. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаага үзэгч танд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Энэ сарын 16-ны орой 21 цаг 48 минутанд Цагил сумын 3 дугаар багт орших Боршоон гол дагуу буурал түнг хэмэх газар ойхээрийн төмөр гарч 1000 га газар шатсан байна. За аймгийн онцгой байдлын хилтэс 4 хоног ажиллаж төмрийг унтраасан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас тус төмөр гарсан нь тогтоогдоогүй байна. Энэ сарын 16-ны орой 21 цаг 48 минутанд Цагил сумын 3 дугаар багт орших Боршоон гол дагуу буурал түнг хэмэх газар ойхээрийн төмөр гарч 1000 га газар шатсан байна. За аймгийн онцгой байдлын хилтэс 4 хоног ажиллаж төмрийг унтраасан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас тус төмөр гарсан тогтоогдоогүй байгаа юм а. Энэ өнгөрсөн 7 сарын 16-ны өдөр Цагил сумын нутагт ойхээрийн төмөр гарлаа гэсэн мэдээлэл манад ирсэн. Тэгээ мэдээллийн дагуу манай онцгой байдлын хилцээс 21 албаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. За Цагил сумаас мөн 52 хүн, 5 автомашин, за 4 мотоциклтэй одоо иргэд ажиллаж төмрийг одоо 4 хоног ажиллаж төмрийг унтраалаа. Нийт одоо 1000 гаруй одоо талбай шатлаа гэсэн мэдээллийг манай ажлын хэсэг өгöd байна. За энэ 600 га нь бол харган бургас, за 400 га орчим бол
бэлчээрийн талбай шатсан гэсэн ийм мэдээллийг бол өгч байгаамаа. Тэгээ бид нар бол 19-ний өдрөө бас түүмрээ бүгдийн бүрэн унтраагаад цагил сумын одоо застрын тамгын газарт одоо бас албан ёсоор хүлээлгэж өгсөн ийм одоо нөхцөл байдалтай байгаамаа. Ерөнхийдөө бол хохирлын хэмжээ бол сараахан гараагүй байна. Яг л одоо тэдэн га талбай, тэдэн га одоо бэлчээрийн одоо талбай шатлаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Албан ёсны байгаль экологийн үнэлгээ хохирлын хэмжээ бол гараагүй байна. Эх 7 хоногоос одоо гарнаа. Тус төмрийг унтраах ажиллагаанд онцгой хэдлийн хилцээс 21 хүний ажлын хэсэг, за 2 автомашин, сагил сумаас 52 хүн, 5 автомашин, 4 мотоцикл, нийт 73 хүн, 7 автомашин, 4 мотоциклыг унтраах ажиллагаанд ашиглан ажилласан байна. За тус төмрийг унтраахаар 4 хоног ажилласан бөгөөд өчигдөр буюу 7 дугаар сарын 19-нд бүрэн унтрааж сагил сумын холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна. Одоо мэргэжлийн хүмүүс тус төмрийг ямар шалтгааны улмаас гарсан, за бусад асуудлуудыг тодруулахаар ажиллаж байгаа юм а. Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр эрчим хүчний шинэ үн тарифын талаар мэдээлэл хийлээ. За уг салбар одоогоор 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа үн тарифаар цаашдаа ажиллавал эрчим хүч доголдолд орж болзошгүй талаар албаныхан хэлж байгаа юм а. За тиймээс айл өрхийн хувьд 150 квт хүртэл цахилгаан ашигладаг бол 1 квтад 79 төгрөг төлж байхаар болгосон байна. Дулааны үнийг 80 квадрат метрээс доош оролцуулсан 5,000 дээш бол 10,000 төгрөг төлөх шийдвэр гаргажээ. Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан дулааны үн тарифыг нэмэх асуудлаар хийсэн судалгаандаа үндэслэн иргэдээс хэрэглээний түвшинд нь тохируулан төлбөр авахар болсон байна. Эрчим хүч зохицуулах хорооны дарга Утган Баяр энэ талаар манай зүгээс эрчим хүчний яамд үнийн шин зохицуулалт хийх үндэслэлээ хургуулсан ба эрчим хүчний хэрэглээ нь ахуйн түвшинд буй айл өрхөөд өмнө нь мөрдөж байсан 79 төгрөгийн тарифын төлбөрөө төлнө хэмээн тайлбарласан юм. За ухаалаг хэрэглээг дэмжих хэмээн тодотгож буй шин зохицуулалтаар айл өрхөөд 150 киловатт цагаас бага эрчим хүч хэрэглэсэн бол 79 төгрөг, 151 киловаттаас дээшээгээ болвол 96 төгрөгөөр тооцоолон төлбөрөө төлөх ажээ. Харин аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд цахилгааны үнийг 20%-аар нэмсэн. За зохицуулах хорооны зүгээс үнийг дарамт учруулахаар их нэмэгдэл биш гэж үзэж байгаа юм. За үнийн нэмэгдлээс шалтгаалan хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд үнийн хөрөгдлийг зохиомлоор бий болгож магадгүй тул шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөх газар анхааралтай авчээ. За манай улсын эрчим хүчний хэрэглээний 40%-ийг уул уурхайн компаниуд эзэлдэг байна. Энэ шийдвэр гарснаас уул уурхай дахь цахилгааны хайр найргүй хэрэглээ нь хумигдах гэж үзэж байгаа юм. За дулаан үнийн зохицуулалтыг мөн иргэдийн хэрэглээний боломжид тохируулан авахар шийджээ. За манайд хуучны орон сууцад ихэвчлэн 25-аас 40 м2 байдаг. Тиймээс байрны оршин суугчдын дулааны үнийг нэмээгүй байна. Харин 40-оос 80 буюу 80 кВт-аас дээш айл өрхөөд 5,000, 80 кВт-аас метрээс дээш бол 10,000 төгрөг төлөх шийдвэр гаргажээ. Улсын хэмжээнд 120,000 айл өрх орон сууцнд амьдарч байгаагийн 80 гаруй хувийн 40-оос 80 м2 байранд амьдардаг байна. За эрчим хүчний үн тарифын шин зохицуулалтыг 8 дугаар сараас мөрдөж эхлэх гинэ. Дараагийн мэдээг танилцуулъя. За өнөөдөр нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаараа усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2013 оны 7 дугаар сарын 20-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цагаараа үржилсэн мэдээгээр бол ихэнх нутгаар үелэрхэг байх бөгөөд баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, за говь нутгийн хойд хэсгээр дуу цахилгаанд бороо орох төлөвтэй байна. Малчид ард иргэдийн анхааралд өнөөдөр нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. За тухайлбал 7 дугаар сарын 20-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цагаарын үржилсэн төлөвийг л харахад ихэнх нутгаар үелэрхэг баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа юм. За энэхүү бороон дуу цахилгаантай байх ажээ. За салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-аас 10 м, зарим газраар түр зураад секундэд 12-аас 14 м хүртэл ширүүлсэн гэлээ. Алтай хангаа хүсгэлийн уулархаг нутгаар 18-аас 23 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 29-аас 34 градус, бусад нутгаар 23-аас 28 градусын дулаан байна. За 2013 оны 7 дугаар сарын 21-ээс 7 дугаар сарын 25-ны хүртэлх цагийн агарын үржилсэн төлөвийг харуул 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 24-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. За дуу цахилгаантай бороо орох ажээ. Салхи 21-нд говийн бүсийн нутгаар секундэд түр зур 16-аас 18 м, 22-н
24-нд зарим газраар 23-нд алтан уусаар секундэд 12-оос 14 м хүрч ширүүсэх юм байна. За энэ сарын 21-нд нутгийн баруун хойд хэсгээр 22-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсч алтан өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-аас 20 градус, өдөртөө 27-оос 32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-аас 13 градус, өдөртөө 19-ээс 24 градусын дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа юм а. Одоо та бүхэн эсрэг хугацааны дараагаар мэдээллийн хөтөлбөр үргэлжлэх хүлээн авч үзнэ үү?